За бүгдээрээ сайн уу? Өнөөдөр та хэддээ Солонгос кино ярьж өгөхөөр бэлтгээ сууж байна. За энэ эрэхтэй бол манай киноны гол дүр болох Дээхүү мөрдөгч хамтрагчтайгаа хар тамхи зардаг Илшиг гэх нөхрийг барихаар сууж байгаа нь. За Илшиг ирж тэд дотгош явж орохдоо машиныхаа араас цүх энтер аваад сүртэй наргагүй дотгош орох ба Илшиг гэхээр тамхи энтер тадцөө тухтай наргагүй сууж байдаг. Өрөөнд нь байсан залуу сэлэм аваад босоод ирэх хооронд Илшиг би завгүй одоо нилээн ажилтаа гэж хэлээд цонхоор гараад явчихдаг. За тэгээд хоёрын эсрэг нэг болохоор энэ залууч буулгаад авнаа. Дэхүү мөрдөгч Илшигийн араас цонхоор хараад зогсож байх оронд нь хамтрагчийн сэлмээр гидслүүн зоочгсон юм уу яасын цус алдаа твтэж байдаг. Нөгөө залууч мөн адил зогтчваа. Алчуур авах гээд ариун цэврийн өрөөнд ороход байн дотор нэг нөхөр салгал жижрээд гараа хүлүүлсэн намайг битгий алаач би юу ч хийгээгүй гэж сууж байдаг. За тэгээ хилтэс дээр авчирж байцаахад хар тамхи цүнхэн дотор байсныг огт мэдээгүй. Тэгээ урд нь ямар ч хэрэг төвөгт орж байгаагүй. 3 жил усан онгоцон дээр ажилласан Жон гэх залуу байдаг. Мөрдөгч нар Жоныг азгүйгээр зүгээр л хэлмэгдсэн байна даа л гэж бодно. Дээхүү мөрдөгч маань Жонд үхрийн махтаа шүүлт захиалж өгөх ба Жон бол 3 хүүхэдтэй ээжтэйгээ ингээд тавлаа амьдардаг эхнэр нь хаяад явснаа хэлнэ. Мөн Илшигийг анх удаа харсан Дээхүү мөрдөгчийн асууж байгаа Попоягийн хар тамхичны нэрийг урд нь огт сонсож байгаагүй зүгээр л цүнх өргөж өгсөн хар тамхи дотор нь байсныг огт мэдээгүй гэж хэлэх ба ээж маань 72 настай хүүхдүүдийг маань тэжээж чадахгүй би одоо яана гэж уйлахад Дээхүү мөрдөгч хэрвээ чи нэг хэлсэн чи үнэн бол 2 жилийн дотор гарчих болно гэх ба гаднаас мөрдөгч нар орж ирээд Жоныг прокурорын газар руу аваад явах үед нь ээжд минь энэ захиаг явуулаад өгөрөө гэд нэг захиа өгдөг. За энэ нэргээс болоод Дээхүү мөрдөгчийг сахилахын ороо дуудаж тушаалын тогтолцоог үл тоож мөн гол сэжигтнийг дур мэдэн гаргасан үйлдэлээсээ улбаалан алдсан тул үүргээс нь чөлөөлж байдаг. Шуудангийн хайрцагт Жоны өгсөн захиаг хийхдээ болоогүй бас задлаад уншнаа. Аав нь 2-3 жилийн хугацаанд хол ажиллаар явах болчихлоо. Аавгаа уучлаарай хангалттай сайн аав байж чадаагүй гэх мэт үгсүүд байдаг ба Дээхүү мөрдөгч чааш уншихыг огт хүсдэггүй харин дотор нь 250 мянгатын дэвсгэрт хийгээд шуудангийн хайрцагт хийдэг. Энэ хэрэгээс хойш 5 жил өнгөрч Дээхүү мөрдөгч маань гэр бүлийнхэнтэйгээ хамт өөрийн төрсөн тосгондоо ирээд захиргаанд нь ажиллаж байгаа. Энэ тосгондоо бол босс урдаас нь бараг үг зүрх хүн байхгүй. За энэ эмэгтэй бол Дээхүүгийн эхнэр охин. Энэ залуу эхнэрийнх нь дүү Дуг маань жижигхэн хоолны газар ажиллаулдаг тосгондоо. За маргааш нь болоход Дээхүү мөрдөгч Дугманы хоолны газарт ирэхэд мань хүн байхгүй. Тэгсэн энд нэг эмэгтэйд хоолоор дайлаад хамтдаа арх уусан шиг сууж байдаг. Кижа гэх энэ эмэгтэй Дугмаан сэтгэлдээж нөгөө эмэгтэй нь Дугмааныг тоохгүй маа. Гаднаас Дээхүү орж ирдэг. Кижаг яагаад өдрийн цагаар ууж байгаа яагаад сэтгэл санаагаар унтсан гэж асуухад хүүхдийн тэтгэмжийн мөнгөөрөө уушийн газар нээсэн ч бизнес нь явж өгөхгүй бас нэг залуу караокетой уушны газар нээгээд тэнд нь орос охтууд ажилдаг хотын захиргаанч бас танилтай болохоор асуудлаас хөнгөн мултраад гарчдаг. Кижагийн байнгын үйлчлүүлэгч нарыг мөн булаачсан юм байх. За үүнийг сонсон Дээхүү мөрдөгч өөртөө хамт ажилдаг хүмүүстэйгээ нөгөө залуугийн караокед очиж хуучны цагдаагийн үнэмлэхээ харуулаад дотгош явж ороод хэдэн мансуурсан гарыг яг үйлдэл дээр нь барьж авдаг мөн орос охтууд байдаг. Эзэн хахуул өгөх гэж оролцсон боловч Дээхүү мөрдөгч үүнийг нь авалгүй цагдаа нарт бүгдийг нь хүлээлгэж өгнө. Хүмүүсийн хэрэглэж байсан хар тамхи нь Дээхүү мөрдөгчийн хайгаад байгаа Попоя гэх залуугийн оруулж ирдэг хар тамхитай яг ижилхэн байдаг. Одоог хүртэл Дээхүү мөрдөгч маань Попоягийн хар тамхичныг заавал олох гээд мөрдөөдөл байгаа юм билээ. Өчигдрийн хүмүүсийн хэрэглэж байсан хар тамхи нь Попоя гэх залуугийн оруулж ирдэг хар тамхи нь мөн болж таардаг. Япон хятад руу хар тамхиа хууль бусаар гаргасан байдаг. Мөн Дээхүү мөрдөгчийн барих гэж байсан Илшиг гэх залуу Японоос одоо Инчонд ирсэн харагдсан. Попоягийн хар тамхиг хүргэдэг бүр тусгай үргэгч гэсэн нэртэй болохыг нь мөрдөгч Дээхүү мөрдөгчөд хэлдэгэ. За тосгонд Beach Town нэртэй барилга баригдахаар болсон ба Дээхүү мөрдөгч маань хүмүүс цуглуулад эсэргүүцлийн жагсаал хийхээр бэлддэг. Хүмүүстэйгээ зүртэй наргагүй гарахад тэдний тосгонд барилга барих гэж байгаа гол захирлан гээд нэг хүн машинаас бууж ирвэл 5 жилийн өмнө ял авсан Жон гэх залуу байдаг. Дээхүү мөрдөгчийн өмнө ирээд ахаа би таныг олох гэж
зөндөө хайсан гэх ба урд нь ёсолж байдаг. Дэхүү мордөгч чи хүн андуураад байна гэхэд Жон 5 жилийн өмнө Дижон хэлтэс дээр үхрийн махтаа шүүл авч өгөө та надад сэтгэлээр битгий уна гэж авч өгч байсан гэж хэлэхэд Дэхүү мордөгч одоо л нэг юм таниаж Жон захирал нулимс дуслуулж ахаа би таны ачаар сайн яваа баярлалаа л гэж байдаг. Жон шоронгоос гарсныхаа дараагаар Самхуу хүнс гэх компани байгуулад шоронд байх хугацаанд ангаах ухаанд суралцсан байдаг бөгөөд шар буурцгны үрэл гаргасан байдаг. Жоныг явсны дараагаар Дэхүү мордөгч араас нь хараад Харт амхны 8 чи одоо энд ирээд Харт амх 8-айлж байгаа юм бидтэй гэж хэлдэг. Маргааш нь болоход Дэхүү мордөгч таниг мордөгчдөрөө ирээд Жон бол шар буурцаг зараад 3 жилийн дотор барилгын эзэн болно гэж огтхонч байх боломжгүй. Харт амхны 8-ачид л тийм хурдан баяждаг юм. Энэ хаваар мөс олдоод байгаа нэг л с ижигтэй. Жон захирал Харт амх зараад байна гэж хэлдэгч Дэхүү мордөгчийн хэлж байгааг юу гэж тийм юм байх вэ л гэдэг ба Дэхүү мордөгч маань за би тэгвэл Жон захирлын Харт амх хэрэгэлсэн мөн Харт амх зарж байгаа гэсэн нотлохоог заавал авчрах болно гэж хэлдэг. За нотлох баримт олохын тулд Дэхүү мордөгч маань Жон захирлыг дуудаад хамтдаа хөл бөмбөг тоглодог. Дараагаар нь саунд орж буу халд сууж байхдаа Дэхүү мордөгч чиний наад тохоо чинь яагаав гэхэд Жон захирал миний тохоо өвдөөд байдаг юм өвчнийг нь намдаадаг юм аа л гин. Дэхүү мордөгч миний тохоо бас өвдөөд байгаа би бас зүүгээд үзээгээд нөгөө зүүсэн эмийг нь авах гэж оролдоод бөө юм болж байхад нь хажуунаас нь нэг залуу бололтоо зүгээр байгаа ч гэснээр Дэхүү мордөгч маань Жон захирлын гарын дээрээс зүүнний сорив болох нь хударлаа. Саунд суучаад бөөндөө арх угаа сууж байхад нь Жон захирал Дэхүү ахта хүсэхгүй бол би ч тавныг барихгүй маргааш засаг дарагтаа уулзаад цуцлнаа гэх ба Дэхүү мордөгчтэй хамт ажилладаг энэ чунмуу гэх залуу агааржуулагч ажлынхаа хажуугаар зардаг юм байна л да. Жон захирал түүнээс үйлдвэртээ зориулж 100 агааржуулагч худалдаж авъя гэж хэлж байдаг. За Дэхүү мордөгч Жон захирлыг шээснийхэн дараагаар ариун зүрийн өрөөнд дугмааныг дуудаад энэ хоёр хамтдаа шээсийг аваад Харт амхны тестээр үзэхэд тест нь зөв зүгээр гардаг. Оройн Жон захирлын үйлдвэр дээр ирж хоёр машинд нэг нэгээрээ орж тэнд байгаа бүх зүйлийг шалгахаар болдог. Тэгтэл цаанаас нь хоёр машины жолооч ирээд арын хаалгаа хааснаар мань хоёр гарч чадалгүй ачигдаад явна. Дэхүү мордөгч сөөвл ороод өглөө нэг үхэл царайлсан юм гэртээ ирдэг. Харин дугмаа нилээн хол явсан бололтой бүр хөсрийн царайтай юм гэртээ ирнэ. Бич таун гэх барилгыг Жон захирал уулна Дэхүү мордөгчд би засаг дарагтаа очиод цуцлнаа гэж хэлсэн боловч засаг дарга нь Жон захирлаас гуйгаад бич таун барилга баригдахаар болсон байдаг. Бүр Дэхүү мордөгчдөө хамт ажилладаг байсан хэдэн залуус нь хүртэл нууцаар Жон захирал тусалж байгаа харагддаг. За бич таавных нь нээлт болоод оройн бүгд хоол идэж байхад Дэхүү мордөгч маань нилээн согтцсон Жон захирлыг та нар юу хийдэг байсныг мэдгүй гэх ба Жон захирал дээр очиод ханцуг нь хоошлуулж гарыг нь харахад ямар ч зүүнний сорив байдаггүй. Харин Жон захирал босоод өмнө ял идэлж байснаа хэлэх ба гарн дээрх амиа орлох гэж байсан соринуудаа үзүүлснэ. Дэхүү мордөгч таал намайг амьд явахад минь хамгийн их ирч үчи өгдөг хүн. Та ингэж байхад би ерөн амьд яваад яах юм гээд нөгөөдөг чинь хайж бариад бугуугаа зүсэх гэж оролдноо. Дэхүү мордөгч за чи одоо битий жүжиглээд бай. Бусдыг хуурч чадах ч намайг хуурч чадахгүй шүү. Би чамааг үргэлж хаарж байгаа гэдгийг санаж яваарай гэж хэлээд гэртээ хараад л дугмаантай хамтдаа ууж байхдаа хүмүүс ер нь яасан ч өөрчлөгддгүй юм. Харт амхны 8 байсан бол үүрд Харт амхны 8 байдгийн л гэж дугмаанд хэлж байдаг. За маргааш нь Жон захирлын гэрт Дэхүү мордөгч дугмааныг давлаад нууцаар ордог. Хамаг юмыг нь ухаж төвхнөөд л нэг нэгэнгөө бүгдийг нь шалгаад тэнд байсан нунтаг боокийг олсноо Харт амх байж магадгүй гэж бодоод энэ хоёр маань шалгаж үзэж байхдаа гал гаргаад унтраах гэж оролдох ба энэ үед нь гаднаас Жон захирал гэртээ орж ирдэг. Энэ хоёр ч ингээд үйлдэл дээрээ баригдаж байгаа. Дэхүү мордөгч учир байдлыг тайлбарлаад баригдсан өдөр нь дэм буудалд байсан Илшиг гэх залуугаас болоод дэм дээрээ тулчглаа гэхэд Жон захирал Илшиг гэж хэн блэ гэснээ нөгөө хүзүүн дээрээ шивэстэй мөнүүл гин. Дэхүү мордөгч мөн тэр ахаад Попоятаа нийлээд Харт амхны 8 хийгээд байгаа. Чамаг ирэх үеэр Харт амх олдоод намтай холбоотой байж магадгүй гэж ботсон юм. Миний амьдралыг сүрүүлсэн мөн тэр үед хамтрагч маань хүртэл өгсөн гэж хэлэх ба Жон захирал Дэхүү мордөгчд
цаг өгөөд тохиромжтой цагийг хүлээж байсан юм хамтдаа илүү том зүйл хийж бүтээе хэмээн цагийг гарт нь зууж өгнө. Гэртээ ирээд л охиныхоо шивээсийг дээгүүр мөрдөгч маань олж хараад л охинлуугаа уурлаж байхдаа гинтхэн 5 жилийн өмнөх үйл явдлаа бодвол тэр үед Илшиг ямар ч шивээсгүй байсныг сандаг. Тэгэхээр яах аргагүй Жон захирал Илшиг хоёр холбоотой гэж бодоод араас нь дугмаатай хамтдаа мөрдөхөр болдог. Жон захирал хэдэн хүмүүстэй заваар нэг тийшээ явдаг. Дээгүүр мөрдөгч нэг ах дээр очоод энэ зав хаашаа явж байгаа гэж асуухад бараг хүн очдгүй нэг аслагдсан арлалуу эднэр байнга явдаг гэж хэлснээр дээгүүр мөрдөгч маань энэ ахыг хөлслөөд мөн араас нь явахаар болноо. Дээгүүр мөрдөгч завны жолооч ахад ямар нэгэн сэжиг бүхий зүйл харуул та над руу залгаараа гэж хэлээд нэрийн удаа өгөөд дээгүүр мөрдөгч ирэг дээр буугаад хоцордог. Жон захирал мөн өөрийн хідэн залуустайгаа ирэг дээр ирэх ба оройн хар тамхи нэрж дээгүүр мөрдөгч ойроос харж яалтчгүй хар тамхины үнэр байна гэх ба өглөө болоход Жон захирал залуустайгаа буцаад явдаг. Харин дээгүүр мөрдөгч маань ирэг дээр үлдэж сүлжээ байхгүй далаа руу орж сүлжээтэй болоод дугмаан руу залгаад хурдан ирж ав зав явуул гэж орилноо. Дугмаан дээгүүр мөрдөгчийг тоосч авахад тэднэр өнгөрсөн шөнө хар тамхиа хийсэн түүхий бодисоо нийлэгжүүлэхэд маш муухай үнэр гардаг гэж хэлээд таньдаг мөрдөгчлүүгээ залгаад одоо хар тамхичдыг барья гэх ба Жон захирлын үйлдвэр дээр ирж цагдаа нар болон дээгүүр мөрдөгч нар хар тамхи хайдагч энд нь ямар ч хар тамхи байдгүй юу ч олддгүй. Дээгүүр мөрдөгч оройн Жон захирлыг дуудаж хоёулахнаа уулзаад аслагдсан арал дээр мүс хийж байхыг харсан гэхэд Жон захирал та буруу ойлгосон бололтой таны уур хүрчээвэл намайг та хүснээрээ цох гэх ба дээгүүр очоод л хэд хэдэн удаа цохиход Жон захирлын жолоочин дотроос бичлэг хийж байдаг. Дахиад дээгүүр мөрдөгч Жон захирлыг цохиход энэ удаад Жон захирал зөрүүл цохоод дээгүүр мөрдөгчийг өстөө байхгүй болтол нь зодноо. Жолоочоо дуудаж гаргаж ирээд хамт дээгүүр мөрдөгчдөө зургаад аруулаад дараа нь бүр селфи хүртэл хийдэг. Жон захирал дээгүүр мөрдөгчөд хандаж би юуг тэгтлээ буруу хийсэн юм? Ахиж битгий надаар оролдороо гэж хэлээд явдаг. Дээгүүр мөрдөгч нүд ам нь хөхөрцөн архиугаа сууж байхдаа өгсөн цагийг нь хагалвал дотор нь GPS суурлуулсан байдаг. Хамтдаа ажилдаг хэд дээрээ очоод Жон захирал бол хар тамхичин би түүнийг нь харсан гэж хэлдэг. Энэ хэд нь огт итгэдэггүй сүүлдээ бараг зодон болоо салдаг. За тэгсэн дугмаан хоолныхоо газрын гадаа ахтаа нь хамт ажилдаг болон Жон захирал руу дайраад та нар хүн мөн үү энтер гэж орилж байгаад Жон захиралд нам цохиулаад унжгадаг. Дээгүүр мөрдөгч цаанаас дугмаан дээр ирэхэд Жон захирал гарт нь мөнгө атгуулаад чихэнд нь өчигдөр би чамд сануулаа үздэй гэж хэлчихэд явчихдаг. Дугмааны хүзүүн хугарч имлэг твцсэн байдаг ба дээгүүр мөрдөгч яагаад тэгснийг нь асуухад Жон захирал өөрийнхөө зодуулж байгаа бичлэгийг интернетэд тавиад дээгүүр мөрдөгчийг хүмүүс дор нь 9 шидээр хараагаад Жон захирал хүртэл худлаа жүжиглэж байгаад нь дугмаан дургуун хүрээд ийм зүйл хийсэн байдаг. Дээгүүр мөрдөгч хэнд ч хэлсэн итгэхгүй бууж өгөхөөр болоо тосхноосоо явхаар болж гэр бүлээрээ нүүх ба энэ үед нь хилцээс залгаад Илшигийг өнөө өглөө барьсан 5 жилийн өмнөх хэрэг гарах үед дээгүүр мөрдөгчөөс өөр гэрч байгаагүй тул ирж гэрчийн мэдүүлэг өг гэж хэлээд дээгүүр мөрдөгч маань ирж мэдүүлэг өгдөг. Явхаасаа өмнө Илшигтэй хэдхэн минут ярилцах зөвшөөрөл авч ороод Жон захирлын зургийг үзүүлээд асуухад Илшиг энэ тэр үед хүргэлт хийж байсан Шенков байна штэ. Тэрнээс хойш огт уулзаагүй. Би 5 жилийн өмнө тэр эргээс хойш 7 хоногийн дараа хятад руу явсан. Папая тэр үед хятад руу хэдэн бараа хүргээд өг гэсэн захидал явуулсан. Тэр үргэлж захидлаар цаг барьслаа явуулдаг. Папаяг би огт харж байгаагүй гэх ба сүүлд Папая хар тамхи тээвэрлэж үйлдвэрлэх хар тамхины тосгонтой болсон гэж сонссон гэдэг. Дээгүүр мөрдөгч зураг үзүүлээд өөртөө нь хамт зурган дээр байгаа хүнийг асуухад Илшиг би энэ нэг юмнаас болоод л яг одоо энд байна. Хар тамхиар дүүрсэн аржуулагчийг аваад цагдаа нарт баригдсан гэж хэлэх ба Папая ёстой сонин хүн захидал дундаа 2 тавтын дэвсгэрт хийгээд намайг зүгтаараа гэж битсэн байсан гэж хэлснээр Жон бол Папая болохыг дээгүүр мөрдөгч маань мэдэж авдаг. Тэгвэл 5 жилийн өмнөх Жон захирлын гэр бүлийнхэндээ зориулж битсэн захидал нь яг үнэндээ нууц захидал байсныг дээгүүр мөрдөгч маань одоо л мэднэ. Энэ үед Жон захирал үйлдвэр дээрээ хар тамхи үйлдвэрлэж удахгүй Японоос хүмүүс ирж барааг нь авах гэж байгаа талаар туслахтайгаа ярилцдаг. Дээгүүр мөрдөгчлөө завны жолооч ах залгаад аслагдсан арал руу зөндөө олон зайв явж байна.
Загасчлахаар лав биш бололтой нэг л с ижигтэй зүйл болоод байна гэж ярьдаг. За орой болоход дугмаан болон дээхүү мөрдөгч хоёр хамтдаа сууж байхад нь дугмаан тосгоны нийгэмлэгийн гишүүдийг бүгдийг нь Жон захирал аяллаар явуулах гэж байгааг сонссон талаараа дээхүү мөрдөгчөд хэлээд энэ хоёр хамтдаа Жон захирлыг барихаар шийддэг. Дээхүү мөрдөгч Жон захирлыг тосгоны хүмүүсийг аяллаар явуулсныхаа дараагаар хард амьтныхаа 8-ыг хийх гэж байна гэж боддог. Оройн хүмүүс Жон захирлын барааг зөөж байх үедээ санамсаргүй хайрцгийг унгаах ба дотроос нь хард амхи олдог. За өглөө болоход тосгоны нийгэмлэгийн гишүүд бүгд автобусандаа суугаад явах ба Жон захирал араас нь очноо гэж хэлж байдаг. Автобусыг дараагийнхаа зогсоол дээр ирж зогсох үед нь дугмаан жолоочийг байхгүй үеэр нь жолоочийн суудал дээр суугаад автобусыг эргүүлээд тосгонлуугаа жолооддог ба энэ үед хүмүүс дугмааныг жолоодож байгааг хараад бүгд л гайхаж буцаад явахыг шаардахад дугмаан суудалтаа суухгүй бол ямар нэгэн осол болно шүү гэж хэлснээр бүгд дугмааны үгэнд ордог. Энэ үед Жон захирал японочдоо хард амхины 8-гаа хийх ба өчигдөр оройн хард амхи олсон тосгоны иргэдийг бүгдийг зодсон байдаг ба дугмаанч энэ үед ирээд хүмүүст тэднийг одоо харж байна уу? Тэд одоо хард амхиа худалдаалж байна гэж хэлээд цуглуулсан зүйлсээ хүмүүст тарааж өгөөд яг автобуснаас буулгүй автобусны дотор сууж бай гэж хэлээд айгүй дог царайлнаа. За харин дээхүү мөрдөгч завтай ирж цаанаас нь завны жолооч ах явах замд нь гинж татдаг ба дээхүү мөрдөгч одоо та нар хавхад орсон хард амхичид минь гэж хэлэхэд Жон захирлын туслах залуу Жон захирлыгаа хурдан яв гэснээр Жон захирал шууд л зугтдаг. Тосгоны хүмүүс болон Жон захирлын хүмүүс хоорондоо зодтолдож эхэлдэг. Жон захирлын явах замд нь хэдэн хүмүүс хаад зогссон ба цаанаас нь дээхүү мөрдөгч ирээд энэ үед дугмаа станцаар хард амхи болон хүмүүсийг бүгдийг нь сүхрүүлсэн хэмээн хэлж байдаг. Дээхүү мөрдөгч Жон захирал хоёр хоорондоо зодтолдохоор дотгош явж ороод зодтолдож эхэлдэг. Дээхүү мөрдөгч маань мөн л зодуулсаар байдаг. Ганц удаа Жон захирлыг авч шийтгэхэд Жон захирлын үс нь угийн хаалцсан тэгээ хиймэл үс зүүцэн байж таардаг. Үүнийг нь харсан дээхүү мөрдөгч маань халзан юм бол халдан чигээрэл байлдаа чи гэж хэлээд мөн л зодолдоо дээхүү мөрдөгч Жон захирлын хоолойг боох гэж байгаад болж байх үед нь Жон захирал хажууд байсан нэг юмыг аваад дээхүү мөрдөгчийг бүлчигдэг дараагаар нь алах гэж завдах ба дээхүү мөрдөгч маань бууж өгөлгүй зодтолдож эцэст нь Жон захирлыг төмөр баг нь мөргүүлж ухаан алдуулснаар хамт дараагаар нь селфигээ хийж суухад нь цагдаа нар ирдэг. Мэдээгээр Жон захирал буюу Папая гэх нэртэй Азийн томоохон хард амхины 8-чин баривчлагдлаа гэж гарч байдаг. За дээхүү мөрдөгч маань нэмлэгт байдаг бөгөөд хамт ажилдаг хэдэн орж ирээд уучлалт гуйж дээхүү мөрдөгч маань ч зүгээрээ гэж хэлснээр тэд дэвлэрнэ. Мөн цагдаагийн дарга нь ирээд бидний нэр хүнд газар дор орсон энгийн иргэн хард амхины 8-чныг барьж байхад цагдаа нар юу хийж байсан юм гэж хүмүүс маш их шүүмжилж байгаа тул дараа нь дээхүү мөрдөгчөөс гуйж нууц тагнуул байсан хэмээн зарлаж буцаад дээхүү мөрдөгч маань ажилдаа ч орж нууц тагнуул чуу дээхүү мөрдөгч хэмээн нийтлэгдсэн байгаагаар кино маань төгсдөг.